Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг гавьяат тамирчин цолоор чимэд эргэнцгийн санжаадам үндэсний бүхийн улсын аварга 2001 онд анх бүхэлх гэж өдөөнөөс орж иржээ. Тэгээд үндэсний бөхөрөө тууштай бас 19 жил хичээлсэн 20 он хүртэл барилдаж бэлтгэл хийсэн байна. Тэгээд энэ дунд олон сайхан амжилт үндэсний бөхөр гаргасан. Тэгээд тэр дундаа Монгол бүхийг дэлхийн дээд амжилт Генсийн номонд бүртгүүлэх 6000 20 бүхийн барилдаанд төрүүлсэн амжилтыг минь одоо үнэлж төр Монгол улсын гавьяат тамирчин гэдэг ихэм сайхан цолоор шагнасанд туйлын их баяртай байна. Бүхтэй хайртай Монголынхаа ард түмэнд маш их баярлж авдаг. Олон төмнийхөө ерөөлөөр одоо энэ сайхан цолонд хүрсэн гэж би ойлгодог. Маш их урам зориг, сэтгэлийн тэнхээ Монголын маань ард түмэн өгчээсэн. Сайн барилдан, том цол авна, авраг болно гэж ингэж итгэж өрөөж байсан Монголынхаа ард түмэнд баярлалаа гэж хэлье. Тэгээд өдий зэрэгтэй явхад одоо хажууд минь төсөж байсан хандаа баярлалаа гэж хэлье. За баяртай байна. Тэгээд саяхан бас Монгол төрийн наадамд өдөр төрөө булаацалтаа зогсож байсан. Бас нутгийн сайхан авраг найз маань бас гавьяат тамирчингаа эрхэм сайхан цол хүртлээ. Тэгээд бүхэлдэх дивжээний бүхчүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ ирсэн баяр хөөртэйгээр сайхан зогсож аврагаа хүлээж аваа зогсож байна. Үе үеийн ах нар маань, үе үеийн одоо манлаж барилж исэн бүхчүүд маань доотлын дүүнэртээ бүгдэнд нь үлгэр дууруулж бүгдэнд нь л багш болдъё. Ер нь тэгж уламжилж Монгол бүх үе үеэсээ хэдэн мянган жилийг туулж ирсэн байдیں۔ Тэгээд тэрний адилаар л одоо бид нар одоо бас ингээд энэ хөөрхөн дүүнэрийгээс өөрсдөөсөө том цолтой болгочих юмсан ингээд аль болох чадах мэдэх юм а үнгүү зааж зөвлөөд л одоо ингээд явдаг. Тэрний адилаар л одоо ингээд цаашдаа ингээд бүгд ингээд явдгаа. Тэгээд энэний адилаар одоо санжаа авраг маань ч гэсэн одоо ингээд явнаа гэж бид нар бас итгэлтэй бодож байна.